За амралтын өдрийн мэндийг дүүнэртэй төвшүүлээд нэг сургамж төвлөл хэлж өгье. За өвтөр үед нэг хотод нэг баян ир байжээ. За тэгээ бусдаас ялгархын тулд алт мөнгөөр тоноглосон сайхан сүхт төр хийлгэж авжээ. За тэгээ тэр үед хоёр морин тэргээр сүхт тэргээ чирээд ингэж давхидаг байсан учраас аятайхан морь хөдөлж авъя. Жирийн морь биш, цэвэр цусны. За тэр улсын одоо хамгийн тэргүүний одоо нэртэй хамгийн их баян хүн гэдэг мэдрүүлэхийн тулд үн цохоод нөгөөтг чинь өнцөг улан бүрээс за хамгийн одоо цэвэр цусны хамгийн хурдан хамгийн одоо нэр хүндтэй ийм адуу 6 ширхийг худалдаж аваад 2 морин тэргүүс 6 морь хөлөглөөд нөгөө чи хоттон гайхуулж давхисан. За ингээд бүтэн сар давхиад хотынх нь бүгдөө одоо шагшраад сүйд болсон. Хөөх ямар гоё юм бэ? Ямар ч хурдан давхидгийг, ямар ч хурдан гоё ингээд. За ингээд сар гарan хоттоо өөрийнхөө одоо баян тарган сатглан гайхуулсан. Хажуу талын зэрэгэлдээ хоттоо нэг очиж гайхуулчаад ирээ гэж бодоод нөгөө нөхөр чинь нэгэн өдөр 6 морь хөлж аваад хотоосоо гараад давхижээ. За хотоосоо гараад давхижээд бороо ороод намагтай газар намганд суцсан. Морьдоо яаж ташууртаад гарч чадахгүй ингээ байж идэл. Тэр холоос нэг 2 морь хөлсөн тариач ирж байгаа харагдаж байна шүү. За энэ нөхөр намаагүй энэ суухан тодорхой энэ муу 2 морь яаж гарах вэ гэж бодоод нөгөө чинь нүдэ ханаад сүх тэргээ хаагаад хотлоо унтж байгаа дөрөв үзлээ хөвчл хажуугаар нь сүрсар гэх нөгөө юу н гараа явчлаа гинэ. Тариач ир чинь намг дээр ажрахгүй дахиад яваад өчлөө гинэ. Ингээ харсан чинь намгийн цаанаас нөгөө гарчаад нөгөө нөх чинь буцаж ирээ тариач тань туслах уу гэх. Тэгэхээр нь гайхаад ямар сони юм бэ одоо эн чинь 6-гийн 6 ийм хүчтэй мундаг одоо хордон адуугаар би чи ингээд юу гарч чадахгүй намг суучих чинь чи одоо ийм хоёр хинч мэдхэргүй ийм хоёр хоньны хоёр бар морьтой байж ингээд гарчих ямар учирны үнд байна гэж асуужээ. За ингээд тариачин учрыг хэлж өгч гинэ. За миний 2 морь бол миний одоо унган адуунууд байгаамаа. Ихт дээрвээс одоо өв дээцээс минь уламжилж ирсэн адууны унган адуунууд аа. Тэгнээс тийм их цэвэр цусны ундаг уралдааны ийм их мундаг үнэтэй тийм ч адуунууд ш. Зүгээр яг миний 2 морь бол танаа морьдыг утгах юм бол нэг нэгэндээ туслахыг хүсдэг. Нэг нэгээ одоо эзэн надаар ташууртахуулахыг хүсдэг. Нэг зорилго чиглэл ингэж зүтгэдэг учраас ингэж дахиад гарчлаа. Харин танаа морьдууд бол би энэ 6 дотроо хамаагүй илүү гэдэг байдлаар өөрийнхөө зүг чиг рүү татж давхихээр чинь 6 тал руу зүтгэхэд ингээд байхаар чи яаж гарах вэ? Ийм учир нь энд байгаа юм гэж. Яагаад одоо сүхтэрхээ суус учрыг хэлж өгсөн байна. За тэгэхээр энэ сургамж төвлөгөр би юу ярих гэдэг нь тэгэхээр амьдрал дээр ийм их зүйл их тохиолддог. Ажил дээр за аливаа нэгэн даалгавар, аливаа нэгэн асуудлыг шийдвэрлэхэд баг болж ажиллах хэрэгтэй. Баг болоод ажиллахад тэр дотор хэрвээ би бусдаасаа илүү би гадаад хэлтэй, би гадаадын мундаг сургуульд төгссөн ч гэдэм үү. Эсвэл би олон жил ажилласан туршлагатай, эсвэл би одоо нэр хүндтэй гэсэн өөрийгөө одоо ингэж дөвлөж боддог хүмүүс хэрвээ олон байх юм бол тухайн ажил бол нурдах. Яагаад гэх юм бол нэгнийхээ одоо хийсэн юм үл хүлээн зөвшөөрдөг, өөрийнхөө одоо тоолох гэж үздэг гэдэг ч юм уу. Гэх мэтлэнгээр яг энэ 6 одоо шилдэг адуу морьчиг ингээд намагт суун. За хэдийгээр одоо гадаад хэлгүүч байдаг юм уу одоо олон жилийн туршлагагүй эсвэл юу ч байдаг юм уу. Өөрийгөө одоо тэгж дөөлөж боддог хүмүүс хамтраад ингээд ажиллах юм бол асуудлыг шийдвэрлэж чаддаг. Энэ нь одоо маш тодорхой амьдрал дээр их зүйндээ харагддаг. Тэгэхээр дүүнэрийн хувьд бол одоо багт ороод ажиллах юм хүмүүстэй хамтарч ажиллах юм тохиолдол байна. За удирдаад хүмүүсийг ажилуулах юм тохиолдол байна. Гэхдээ ийм зүйлийг анхаарч байгаа. Өөрийгөө одоо хит одоо дөвлгөн боддог ийм олон улсууд байх юм бол ажил явдаггүй гэсэн ийм утга санааг энэ сургамж төвлөгөөр эхлэхийг хүссэн юм аа. За ингээд дүүнэрт амралтын өдрөө сайхан өнгөрүүлэхийг хүсээ өрөөё. За шууд жиргээд өв сургуулийн 7 хоногийн дотор алтан ургацсан их сайхан биш ууланд. За сайхан амраараа дүүнэрээ.